Азийн цайж дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн төгөрний голом таавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлэл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөр чинь Монгол аялал. Одоо ч захирлаа ингээд та бүхэн эндээс харж байна тийм ээ. Энэ бол Монгол аялал компани нарны орон жуулчлалын бааз гэдээ нэрлэгдэж байгаа тийм ээ. Тэгвэл ирж байгаа хүмүүсэд нэг тийм ажиглагдаад байгаа юм. Яг л энэгээр нь төсөөлөд тийм ээ. Магадгүй нарны орон гэж их мундаг том нэрээр их сайхан бодоод ирсэн улсууд зарим нь голж ич магадгүй. Гэтэл энэ дотор ч ирээдүй хадгалагдаж байгаа шүү дээ тийм үү? Тэгэлгүй яг одоо энэ чинь яг одоо таны хэлдгээр л дээ. Бид чи яг хөвгтөр нөгөө нэг дор бүх юм одоо бүтээн байгуулах одоо чадахгүй. Тийм учраас энэ дээр 2 3 одоо ээлжээр тийм ээ ингэж ашиглалтанд оруулна гэсэн бодолтой байгаа. Нарны орон дээр одоо энэ жил бидүүдийн энэ одоо 9 сараас 5 сар хүртэл хийгдэх одоо ажил маань юу вэ гэхээр 200 хүний одоо юу та багтаамжтай ресторан барина. За Монгол аяллаа эмблемтэй хөшөө баригдана 2 м 50 см өндөртөө. Тэгээд энэ дээр яг хөвгтөр заан одоо туглаа дагуулсан заан одоо бамбраа дагуулсан арслан гих мэтлэнгийн. Тэгээ бидүүд яаж ирэхээр одоо нарны орнгоо ийшээ ингээд нарны орон 2 гээд амралт сувлийн газар ингээд байгуулах гэж байна тийм ээ. Одоо яг энэ одоо бидүүд энэ байж байгааг энэ дорн дотор нарны орон 2 гээд амралт сувлийн газар энэ баригдах юм байна. Дээр нь бидүүд энэ дээр юу ихчээд одоо энэ толгой дээр байна шүү дээ. Энэ толгой дээр ингээд сайхан одоо сүмүүд барих гэдэг байгаа байхгүй юу? Хүмүүс маа сайхан мөргөдөг, энэ зугаалдаг тийм ээ. Энэ дээр түүх дурсгалын тэгээд дээр нь Монголынхаа нэг түүх дурсгалтай холбогдсон юмнуудыг барьж өгч бидүүд яах хэрэгтэй байна. Цогцлбор болж дээр нь бидүүд нарны орон 3 гээд одоо тийш ахаад юм барина гэж бодож байгаа. Тэнд бол яг хөтөр бааз биш. Тэнд зөвхөн парк байх хэрэгтэй. Тийм дэлхийн одоо бүх одоо нөгөө юу байгаа долон гайхамшиг гэдэг дэлхийн тийм бүхэл дэлхийн орнуудын мундаг одоо улаан талбай, Тэнэмэнэ талбай, өшөө юу байна гэдэг хааны алтан ордон гэдэг ингээд энийг үзчихэд ирээд энэ яагаад ингэж ирэхдээ одоо энэ Чингисийн одоо морь түшээ ингэ байдаг тийм морь түшээл ирж байгаа жуулчд маань яаж ирэхээр ирээл зөвхөн морь түшээ үзчихэл тэгээ буцаа явчихдаг нэ өшөө үзэх юм байхгүй байгаа шүү. Гэх мэтлэг энэ дээр ахаад нэг юм нээгдүүл одоо өшөө бас их мундаг болох юм болов гэсэн юутай бодолтой байна. Бүтээн байгуулалтын асар том төлөвлөгөөнүүд байна. Тийм учраас ерөөсөө бас одоо аялагчид, жуулчид ер нь сонирхсан хүмүүст соёлын сануулж хэлэх юм байгаа юм л да. Юу гэвэл байгаагаар нь битгий бодоорой. Тийм ээ. Байх юм гэж одоо бодож ийм болох юм гэж бодож ирвэл тэр хүн ч нөгөө ариусах юм байна, гэгэрх юм байна. Тэн дотор бас яваад байгаа шүү дээ тийм. Ер нь ингээд одоо өөрийнхөө орны аялал жуулчлалд оролцож байгаа хүмүүсийн байдаг ч бодоод үзсэн тэр за дэлхийн бусад орнуудтай та бүхэн салбар олон салбаруудтай хамтарч ажиллаж байна. Ер нь аялагчид юу хүсэж явдаг, юу үзхийг бодож явдаг. Тэр аялагчдыг авахын тулд бид юу хийх ёстой? За бид яг зүгээр одоо ингээд Арабын нэгдсэн Эмират улс гэдэг байж байна тийм ээ. Тэрний яг хөгтөр өндөр байшингууд одоо 828 м өндөр гэдэг ч юм уу одоо жошт буудал элсэн цөлийг яаж одоо ингэж хөгжүүлж чадсанаар гаднаас жуулч яваад тэгээ нөгөө нефт нь нефтэ олборлохоо бичээд шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо өдөр цагт Арабын нэгдсэн Эмират улсад Дубай хотод яаж 450 онгоц бууж байна. Тэгээ минутад нэг онгоц бууж байна тийм үү? Тийм ба шүү. Тийм тэгэхээр за бусад орнууд одоо янз янзын ингээд хүмүүсийг татаад бид юугаар татах юм? Бид одоо ингээд юу гэж ярьсагтэр одоо онгон байгаль гэдэг ингээд нэг цэвэр гармгаар яриад байгаа шүү дээ. Тийм шүү. Дэлхийн хаанч байгаа юм бол энэ байж байгаа. Тэгэхээр бид дэлхий дээр юугаар илүү хөхтөр түүхээр илүү. Үнэхээр нүүдэлчдийн түүх байна. Одоо Чингис хааны маань түүх байна. Энэ түүхээр бидүүд татах юм аа. Энийг бидүүд гадаадд сайн сурчсан. Хоёр дахь юу вэ гэхээр энэ одоо хүнсний зүйл байна. Дэлхий дээр бүх юм одоо натурал юм дуу явж байхад бидүүд Монголд юу вэ? Украин цөөн натурал, махан натурал байна тийм үү? Бэлтгэн натурал энийгээ бидүүд гадаад маш сайн сурчлах юм. За өшөө бас одоо хөвсгөлдөө ирж байгаа жуулчдаар сурцгаа хийх юм аа юу вэ гэхээр ийм байна л дээ. Цэнгэг ус. Маш их юм цэнгэг ус дэлхий дээр хааж байна. Энийгээ бидүүд маш сайхан тэгээд тэр талаас нь ингээд тайлбарлаж ингээд юу одоо аялал жуулчлал маань хөгжих. Ер нь бидүүд
одоо сая жуулч аавн 2 сая жуулч аавн гэдэг л гэтэл хамгийн гол эрхэм зорилго маань юу гэхээр юунд түшгэлж авах юм бэ? Тийм ээ. Бидэнд одоо нэг өндөр гоё байшин халах. Тийм ээ. Тэгэхээр бидэнд байж байгаа нь түүх маань байна, тийм ээ. Монгол хүний одоо тэр зан чанар, ёс суртахуун, тийм ээ. Уламжил эдүүдийг яах юм бол эдүүдийн гаднаас авах аялал маань ихсэх. Тэгээд дээр нь яг хүүхдэр аялын компани болгон өөрийн брэндтэй байх хэрэгтэй. Манайх одоо яа гэм бэ? Одоо нарны орон гэдэг энэгээр бидүүд брэнд байдаг ч юм уу? Бусад одоо манай одоо энэ юу Жингсээ одоо мортчигээс одоо Жинк компани байна тийм ээ. Жинк компани бол ийм сайхан бүтээсээр эндүү бас хүмүүс ирээд нь шүү дээ. Дэлхийд байхгүй том мортчиг үзээгээд. Би тэгээд ингээд Баттулга гэдэг хүнийг би одоо хүнийх нь үед айхтар үнэлдэг. Яагаад гэвэл бүтээн босгоод байна. Энэ одоо юу байна? Чингисийн одоо мортигшээ байна. Одоо майдэр төсөл байна. Тийм ээ. Ийм айхтрын бүтээн босч байгаа хүмүүс тал талаас нь Монголын ард түмэн нэгэнч нэгээрээ дэмжиж туслаад ингэх юм бол бидэндүү ирэх жуулч өнөөдөр танд мөнгө орохгүй байж магадгүй. Ирээдүйд танд орох юм аа. Тэр мөнгө чинь тийм ээ. Тэр яг хөтөр дэлгүүрд орно, буудалд орно, хоолны газар орно жуулчтай яг бүхэл үйлчлэг явна шүү дээ. Өшөө яаж ирэх тэр манай хоёр талд хөгжиж байгаа маш том хоёр орно. Тийм байж та одоо. За яаж Оросын улманы улс тийм ээ. Бүгд дарамтгаттар дуусгаад ийм том гүрэн байна. Тэндээс ирэх жуулчдыг бидүүд яадаг? Хэд хүмүүс юу үзэх гээд байгаа? Оросууд юу үзэх гээд байгаа? Монгол тэр нэг тухайн аялагчтай зориулсан бидүүд аялын бүтээгдэхүүн гаргахгүйгээр зүгээр л нэг дунд нь аваашаал бүтээгдэхүүн өргөчтөөр нөгөө юу хятадын жуулч, Оросын, Японы жуулч таалагдахгүй ч болно шүү дээ. Тэгэл Япончууд юу үзэх гээд Японд үнэхээр цэлгэр орон дээр нар үзээ сайхан ингээд таашаал аваад амрах гэж болно тийм ээ. Юунууд одоо сүүлийн үед бол одоо хүмүүс маань яаж ихтэй түүхийг Монголын түүхийг маш ихсэн дуртай. Ягаад гэвэл тэр ер нь бидүүд түүхээ мэдсээр бидүүд хөгжихнө гэж бодоод байгаа шүү байна л да. Янз нь ерөнхийдөө. Ер нь түүх соёл руу дэлхий эргэж шүү. Тэг эргэж байна. Өнгөрсөн энэ түүхийг өнгөрсөн тийм байсан, тийм сайхан байсан одоо ингэхтэй биш юм тийм. Өнгөрсөн үеийн түүхийн гайхамшиг юм. Тэр түүхийг бүтээсэн хүмүүс оюун ухаан руу хэрэглэв шүү дээ тийм. Нөгөө талаар одоо судлал юунд аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулахад хамгийн нэг чухал зүйл нь таны яс үзэхэд судалгааны баг байх хэрэгтэй. Амар том баг байх хэрэгтэй. Ирж байгаа аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүсийн сэтгэхгүй хүсэл сонирхол тийм ээ. Энэ талаас нь одоо судалгааны баг бол бас их том байдаг юм. Тэгээд үнэхээр тийм юм л да одоо бид чинь бол одоо тэр майдэр төслгээд Чингисийн зогсолбор гэл үе ядахтаа л одоо сахилбын энэ сайхан нисэх хонгоцтой бодлыг төрхөн барьж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Хонгоцоор ирж байгаа хүн Монголын бууд дээр буухтал гэж очил ярихаар л. Тэгээд тэр яг одоо ингээ онгоцны буудал манай одоо 16-нд ашиглалтанд орхон тийм ээ. Гэтэл буухаж юу хүлээж явах вэ? Тий. Зүгээр нэг дөрүүлжин байшин ч юм уу. Зүгээр нэг хоолны газар ч юм уу. Хаач байхгүйгээр тэрнээс өөр. Тийм Монгол ахуй шингээсэн, Монголыг харагдуулсан. Тэгэхээр бид үхээ яаж ихтер Монгол ихтер гэр бариад ч юм уу нөгөө гэрээ гоё болгоо л да тийм. Бүх гэр гэдэг чинь гайхамшигтай байдаг юм уу. Зүгээр л Монгол гэрэл тэгээ нөгөө тгийг арчилгааг юм уу хийгээд авахгүй ийм гоё юм бай хийж болно шүү дээ. Тэгэхээр энийг одоо жишээ нь манай одоо энэ чинь нарны орон чи 15 хантай гэр байж тийм ээ. Тийм байна тийм. 30 хантай, 40 хантай, 60 хантай хийлдэ тийм ээ. Тэгээд тэр нөгөө буугаал тэр гэрийг хараад гайхгүй. Шавраар биш яг монголоор нь. Тийм ээ. Тэгээд тэр нөгөө сэлбэр оруулаад ингэх юм бол энэ шиг гайхамшиг биш. Уран барилгын гайхамшиг гэдэг. Тэгээд тэрийг харуулах гэдэг шүү дээ. Монгол гэр чинь уран барилгын гайхамшиг гэх юм гэсэн технологи байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг яриа байхгүй үнэхээр л одоо ирээдүйн жуулчдыг олныг татаж явъя. Одоо гайхуулъя л гэх юм бол би түүхээ эргэж харах хэрэгтэй болжээ сэлмэн тийм ээ. Тэглгүй ах. Зан ахуйгаа одоо тордох хэрэгтэй байна шүү дээ бид нар. Тэглгүй ах. Одоо жишээ нь ингэж хэл дээ. Одоо манай одоо эргчлэр ингээд сая жуулчны захиалга өгж ийн л дээ. За. Одоо яг гэрийн батлагтайгаа батлагт тэгтэл би одоо бодож байгаа. Хэрвээ би сая жуулч явал яах? Зүгээр нэг гарын үсгээр мөнгөнд дурлаад авчлаа гэж бодлоо нөгөө хүмүүсийн одоо сэтгэл ханамжгүй явуулчул яах вэ? Тэгэхээр бидүүд бэлтгэл хангах хэрэгтэй байна. За одоо хоолны газар нь ямар байх юм, буудлын ямар байх юм, унаа уншин ямар байх юм. Манай одоо энэ аялал жуулчлалаар их дутагтаад байгаа юм энэ автобусны жолооч нар одоо энэ унаа нар тий жолооч нарын одоо сахилга, тари үзлэг, ёс суртахуун энэ бол үнэхээр зөвхөн өнөөдөр жолооч би ирээдүйд 2 жилийн дараа 3 жилийн 4 жилийн дараа ийм мөнгө болж болох юм байх шүү дээ. Миний амьдралыг дээшлэх юм байх шүүхгээр өнөөдөр халдар улдар яагаад айгүй бол нөгөө аялагчдынхаа юунаас ундаанаас нь орхисын юм нийж жугаад өрн дараа хийж тэгэл нэр үнд ба нөгөө жуулчны компаниуд нь очихт нь хүндүү юмаа шидэж өгөөд байвал яах.
Тийм шүү дээ. Тийм ээ. Нөгөө хоол ундаг яа нэг тийм тостоо идэггүй тостоо өгөөд явах. Тэр энэ бүхэн нарийн анхаарах цаг болсон байхгүй. Тэгэхээр энэ дэр бидүүд аялал жуулчлалын одоо байгаль орчин аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын холбоо тийм ээ эдүүд бүгдээрээ хамтарсан нэгдсэн бодлого явуулах. Энэ зүүн аял одоо айгүй яг хуу дотоодын аял одоо нэлээ ингээд хөгжих гítэл. Хөвсгөл одоо манайх тэр статикийн югаар дотор аялал жуулчлал хөгжөөд амар болчихлоо гэдэг байна. Гэтэл хөгжөөг баг. Харин эрчимтэй хөгжөөд байна. Эрчимтэй ямар нэг хөгжөө. Эрчимтэй ямар 42 мянган хүн одоо хөвсгөл явж байна. Энэ жил сая одоо 100 баяраар. Тэгтэл яаж ирсэн? Этэм мөнгө болцсон. Бензин, колонкон бензингүй болцсон. Баазууд нь хүлээж авахгүй байхгүй, майханч байхгүй. Энэ юм байж болохгүй. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй. За энэ жил этэдэн мянган үржүүд ийм байх юм аа гэж. А дээр нь яг хүүхдэр бас нэг хуваар одоо нэг аялал жуулчлалыг одоо нэр хүндийг унгааж байгаа юм хуваар явж байгаа. Хуваар хүн авч явж байгаа хүмүүс. Хуваар явж байгаа жолооч нэр хүндийг асар их унгаагаад байна шүү дээ. Ингэж бас болохгүй байхгүй. А манай дотоодын аялагч нар ч гэсэн бас сайн бодох хэрэгтэй байхгүй. Энэ компани манайх ч нэг ийм юмд одоо яг гайгүй болж байгаа ч ийм дээр шүү дээ. Уцаар асуувал үнэ асуувал хямдхан дүр. Гэтэл цааталт нь хоол нь байгаа, буудал байгаа юм. Ямар эрсдэлтэй. Нөгөө хүний чинь эрсдлийн дааж чадах юм уу юу? Аял хамгийн асуудалтай нь энийг манай одоо аялал эрхэлж байгаа хүмүүс хүний амь настай холбоотой. Тэгэн шүү дээ. Тийм учраас маш хариуцлагатай. Тэн дээр одоо үнэхээр бодох ёстой. Тэр авч явж байгаа жолоо чөөтөч юм бодох. Ганцхан захирал бүх юмыг бодоод авахгүйгээр тэр хүмүүс бүгдээр мундаг байх. За тэгтэл одоо бид юун дээр явах вэ? Энэ жил одоо ийм юм жолоочуд хариуцлага сахилга бод ийм үү алдсан. Энийг одоо аялал жуулчлалынхаа одоо юу сайтанд тавьчих. Дахиад тэр үнийг авдаггүй байх хэрэгтэй. А нөгөө хөтчнөрийнхээ шалгуур үзүүлэлтийг яах хэрэгтэй. Хөтчнөр одоо ерөнхийдөө их чамлагж байгаа юм яаж хэрэгтэй. Зөвхөн л одоо нэг тийм байдаг болоо. Тэгтэл өнөөдөр ч агуу дэлгэрүүлж ярьж байгаа шүү дээ тийм. Бүгн хаан уулын хажуугаар гарлаа. Тэгэж юу гэж ярих вэ? Ийм одоо төвөг дурсалтай уул байлаа гэдэг. За Чингисийн одоо энэ мортишн дээр ирэнгүүт ингээд Чингисийн талаар агуу сайхан юм ярьж болно шүү дээ. Гэвтэл нөгөө ярьж байгаа юм. За Орос хүмүүст яаж Чингисийн талаар ярих? Тий. За тийм ээ. Араб хүнд яаж ярих юм? Одоо Хятадын жага Солонгосын Японд тэр чинь Чингисийг яаж хүлээж авдгаар Монгол утгийг яаж хүлээж авдгаар манайхан чинь ингэж байгаа шүү дээ. Би одоо ингээд нөгөө манайх чи араб руу их хайлээд. Манайхан чи очоод ингээд арабд очоод ингээд би Чингис хаан гэдэг байхгүй. Гэтэл бас нөгөө арабууд чинь манай Чингис хааны үе чинь эвгүй юм болгож байсан учраас бас тийм үзэл бодлоор ярьж болохгүй. Танаа хүлээж авахгүй гэдэг учраас өөр газар явж байхдаа ч гэсэн юуг хэрглэж Монголыг яах вэ? Ба дээр нь бас нэг юм асуудал нь юу вэ гэхээр гадаад байж байгаа монголчууд Монголыг маш сайн сурчлах хэрэгтэй. Монгол аялал компани Ахмадын баярыг тохиолдуулан Настангийн баяр аяллыг зохион байгуулж байна. Энэ аяллын хүрээнд ихтгэл том байгаль нурын зүг аялах аялалдаа онцгой хямдрал зарлалаа. Эрхэм аялагч та офис дэрж уулзна уу? Аялагчдын тоо хязгаартах тул та яараа. Аялал тарих өдөр 10 дугаар сарын 2. Зя байна уу? Байна. Авчлгүй яадаг юм бэ? Дэндүү сайхан хантай болсон штэ. Ямар симбгэр амтны санаа. Аваач. Аваа 72 цаг хэрэглээд үз. Нэг жилийн баталгаа тугцаа, урамшуулал, гарын бэлгүүд, зах зээлээс хямд үн энэ бүгдийг санал болгож байна. Та бүхэн энэ доор гарч байгаа хаяг утсаар холбогдоод өөрөө сонгоод үзээрэй. Бүрсийг Фрут центрээс авдаг болж. Би зөвхөн таны ярианы дундаас нэг зүйлийг тодруулж бас зүүн түмэнд мэдээлэл гэж бодож байсан. Энэ аялал жуулчлалын ёстой амин чухал хэсэг сурталчилгаа. Тий. Энэнд одоо хөрөнгө төсөв, энэний хийлтийн чанар олон түмэнд хүргэх өнөөдөр манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хүргэж штэ тийм. Яаж хамтарч ажиллаж байна вэ? Ямар боломжууд харагдаж байна вэ? За хэвлэл мэдээллийн байгууллагатай бид их олон жил сайхан хамтарч ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр яг хэвлэл мэдээллийн байгууллагууд аль болохоор гадаадын сурталчилгаа хийхэд нь бол одоо үн мөнө хямдруулж өгөх энэ тал руу анхаарахгүй бол бидүүд бас хэтрийн өндөр үнээр бас ингэж явуулж яддаг. Тэгээд сурталчилгааг яг үнэн үү боддог гэдэг ба хянах хэрэгтэй байна. Яг зөв. Тэгэхгүй бол одоо хүмүүс суураад байна шүү. Одоо ингээл зарим 3 дараа нэмэх 1 гээд ингэнгүүтээ үнэ айхтар өсгөж нөгөө үнэ яадаг юм уу тийм ээ. Тэгээд хүмүүсийг яаж ихтер ингэж үн мөнө буруу зүрх сурчлаад байгааг сайн хянах хэрэгтэй байхгүй. Энэ зүг яг хөө тэр нийт нөгөө хүмүүстэй зөв байх хэрэгтэй. Үнэн бод одоо сурчлагаа байх ёстой. Тэрээ суурчдаг дараа нэгнгүүд нь танаа гүгэр аль нэг байгууллагууд гүгэр энэ сурчлагаагаа маш за танахыг зөв юм ярих ёстой. Зөв юм яриаг бол хариуцлагыг шөгөхгүй бол хариуцлагыг ер нь бид яг хүүхдэр одоо цааш ажиллана аялал жуулчлал ингээд эрчимтэй хөгжөд ирэх юм бол хариуцлах асуудал нэг номер.
яг итгэлцэл дээр байдаг учраас манайх руу ирж байгаа жуулчд хүртэл тийм ээ нэг л эцэлцээ алдаа дахиад ирэхгүй шүү дээ. Гэхдээ энийг бодох хэрэгтэй. Бас энэ дотоодоо аялж байгаа аялагчдын зөв байх хэрэгтэй. Зөв аялуулах. Одоо манайх нөө зөв мөргөл зөв аялал гэдэг төслүүд явуулаад байгаа. Бид яаж зөв аялуулах вэ бид тийм ээ. Одоо ингээл урд нь ингэдэгвэл л нэг хүмүүс утаа бэж утаа гүмбэн гээл хорсуу гэргөөтэй утаа явуулж гүмбэн нөгөө хөөрхөн хүмүүс утаа гүмбэн ороод ирчлээ гэж бодоод байд гэтэл утаа орчод ир чинь тий. Энийг бидүүд гаргаж ирээд энийг бойлуулсан арай энийг дагаад ингээ болж байгаа тийм ээ. Тэрэн шиг тийм буруу зураг зуршлаа. Ерөнхийдөө манай яаж ирэх хүмүүс нэг сонин хийгээд байгаа байхгүй. За ингээд юу гэдэг юм бэ? Сая 200 мянга гэдэг ингээд хямдхан харагдаж байгаа. Гэтэл ардталт нь нэмэх тавиад жижигхэн тийзгээд энэ чинь залилан байна. Энийг одоо бас хуулийн хэлтийн байгуулагч анхаарах ёстой. Тэрэн дээр хүн дээр үнэхээр бодит хүн тавих хэрэгтэй. Тэрнээс үз залилын юм шиг тэгээд 3 дараа нэмэх нэгж гэх юм чи энэ миний бол буруу. Би буруу юм дээр бол ерөөсөө үнэхээр шүүмжилтэй хандаад байгаа. Зөв юмыг бүгдээрээ нэг л одоо тийм өрсөлдөөд зөв маршрут зөв шинэ бүтээгдэхүүн гарч ирээд энд өрсөлдөөд хэн мундаг нь ирээдүйд алстай явна. Хэн одоо юу тань. Тэгээд ингээд эн чинь аялал жуулчлалын нэг сони ингээд ингэж байгаа. Манай шинэ залуу гарч иж байгаа аялал жуулчлалын байгууллагууд одоо манай хөтөлбөрийг тэр чигээр аваад тавьчихдаг байхгүй. Өдөр чи өөрийнхөө толгоогоор хийлээ. Өөрийнхөө толгоогоор хийгээд өөрөө боловсруулад өөрөө ягаад өөр маркетинг хэрэглээд ингэх юм бол тэд амжилтанд хүрэх. Биднүүдийн явуулж байгаа маркетинг дагуул тэгэл амжилтанд хүрэхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Ягаад гэвэл танах шин тэргүүрээ танигдсан тодорхой хэмжээний жуулчтай болсон байгаа шүү дээ. Монгол аялалд очино. Нөгөөх нь юмаа бариад чихээс наадах чинь Монгол аялалд гэдэг чинь тэгээд өөдөөс наадах жишээ тийм ээ. Үнэхээр ярих хүмүүсчтэй. Энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө, энэ аялал жуулчлалыг олон түмэнд хүрэхийн төлөө, Монгол эх орныг аялал жуулчлалын орн болгохын төлөө хичнээн оюун ухаан зүрх сэтгэлээ чилээж явдаг хүний ярианаас та бүхэн нэгэн зүйлийг бодсон байх гэж бодож байна. Энэ цоош нэр том яг гэж бодож байна. Зөв аялал. Хүмүүсээ зөв аялцгаая. Зөв аялал гэдэг маань зөв сэтгэл, зөв аялал гэдэг маань зөв ухаарл, зөв аялал гэдэг маань зөв ёс суртахуун шүү дээ хүмүүс маань. Тэгэхээр эцсийн эцэд аялал үр дүнтэй болох уугүй юу? Аялал зөв байх уу, буруу байх уу? Энэ аяллыг өөдтэй болгоод Монголынхаа нэрийг дэлхийд гаргах уугүй юу гэдэг зөвхөн энэ аялал жуулчлалыг зохион байгуулж байгаа тэр байгууллага. Тухайлх юм бол зөвхөн Монгол аялал биш. Эцсийн эцэд та бүгдийн оролцоо, та бүгдийн хэлт энэ бүгдээр үндэслэж энэ аялал гардаг юм байна гэдгийг та бүхэн битэрийн ярианаас бас ойлгосон баха, тусгаж авсан баха гэж бодож байгаа. Тэгээд монголчууд минь хязгаарнээсээ монголчууд зөв хүний үйлдэл хаач гисэн зөв байдгаа гэж монголчууд ярьдаг, хэлдэг ийм мэрэгэн сайхан сургаалтай. Тийм учраас бүгдээрээ зөв аялцгаая, зөв аялаж ертөнцийг танилцгаая гэж би та бүхнийг урьж байна. Энэ аяллаа хөт чинь Монгол аяллахын шүү. Урьж байна та бүхнийг. Монгол аялал компани Ахмадын баярыг тохиолдуулан Настангийн баяр аяллыг зохион байгуулж байна. Энэ аяллаа хүрээнд итгэл том байгаль нурын зүг аялах аялалдаа онцгой хямдрал зарлалаа. Эрхэм аялагч та офис дэрж уулзна уу? Аялагчдын тоо хязгаартай тул та яараа. Аялал гарах өдөр 10 дугаар сарын 2. За одоо энэ намрын уйлралд Монголын одоо Ахмадын баяр болдог. Ахмадууд маань одоо бас нийт тийш явж амрах, үр хүүхдэн, найз нөхдөд, байгууллага, хамт олонгууд Ахмадуудаа бас ингэж ийж нь явуулах юмсан гэдэг болсон байгаа. Тэгээ одоо бид Ахмадуудын одоо баяр зориулсан 10 сарын одоо эхний одоо 7 хоногд Монголын Ахмадуудаа зориулсан хямдралтай аяллыг гаргаж байгаа. Онцгой хямдралтай тийм аяллыг гаргаж байгаа. Тэгээд энэ Ахмадууд нь итгэл тамбадаа очиж мөргөж үр хүүхдүүд айн даатгах, тийм ээ ахан дүү сайн даатгах, Монгол улс аан даатгах, залуучууд маань бас зарим одоо хүмүүс аав ээжүүдээ баярлуулах, өвөө эмээгээ баярлуулах энэ шиг ачтаа буянтай ажил гэж байхгүй. Одоо сүүлийн үед бол хүмүүс бол одоо хаа байсан Америкээс, хаа байсан Лос Анжелес, Вексас ч юм уу эмээгээ явуулъя, өвөөгөө явуулъя гээд ингээд төлбөр тооцоог нь хийгээд манайх л ингээд аялуулдаг. Тэр одоо энэ Ахмадууд маань биднүүдийг одоо бас хөдөлгөөд явуулахын тулд хүч хөдөлмөрөө зарцуулж Монгол орныг хөгжүүлэхийн төлөө гар бие оролцож хүчин зүтгэжээс ийм сайхан Ахмадуудыг Ахмад насандаар ирсэн үед нэг сайхан аль жаалын тайлбар. Тэр бүхэн чинь зөвхөн өөртөө биш, өрөөл бусдад сайхан ийм буян хураадаг. Ер нь одоо Ахмадууд маань сайхан өөр хойчтой залуучуудаа сайхан сургаалынхаа үгийг одоо ингээд айлдаг юм. Аялч газрын аялч улс үндэстэн Ахмадуудыг хөндлөсөн, Ахмадуудыг дээдлсэн орн болыг сайхан хөгж дэвшиж ингэж явдаг гэж би ойлгодог. Тэгэхээр ингээд та бүхэн минь ингээд
мөн ахмадууд манай ахмадууд одоо ингээд 10 сарын аялалд одоо хамаарагдахыг одоо урьж байна. Тэгээ та бүхэндээ зориулсан бас онцгой амьдралуудыг бас бид эндээс манай компаниас зориулсан гарын бэлгүүдийг өгөх байгаа. Ингээд та бүхнүүдээ энэ аялалд оролцож итгэл тамдаа очиж мөргөж байгаль нурдаар амрах аялалдаа урьж байна. Итгэл тамд байгаль нурын аялалд 9 дээр нэмэх нь нэг хүн үнэгүй. Энэ бол группийн урамшуулал. Зөв мөргөл зөвхөн Монгол аяллаас. Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан Манзуу ширийн орон болох Утайн тухай илүү үзүүлэхийг зорилоо. Юутайч энэ чиглэлийн аялалд хамрагдсан аялагчид Улаанбаатар төмөр замын буудлаас галт тэргээр урд зүгийг зорин замын үд ирээнийг ардаа орхиод Бээжин хоттой Тунчиг дотн танилцсан да. Дотн гэсний учир нь ийшээ ирсэн бүхэл жуулчдын үздэг хардаг бүхнийг үзэж харан тав тухтай аялдгийн богинохон тодорхойлдог. Мэдээж манай аялагчид далайн аквариум, амтны хүрээлэн, дэлхийн парк, тань анимны талбай, шувууны үүр, хориотой хот, мөн Хувлаа хааны сүм гэх зэрэг олон сайхан газраар орж сонирхон тав тухтай тансаг зочд буудалд амраад тавцсан тэгш оройтой таван уулын зүг буюу Утай руу зорьсон. Бээжингээс гараад хурдны замаар гიშгэн орон нутгийн замаар урагшилсаар Хятадын умардын хамгийн өндөрлөх газар болох Утай дэрэн буудалтай байрлаж өөр өөрийн өрөөндөө орон тогтчоод оройн хоолоо зооглож үүрээр эртхэн босхоор цаг болцсон амарсан да. Эргэн тойрон хурал ном хурсан бурхан номын орон болох Утайд шинэ өглөөг өгтөж бий болоод сэтгэлийн амгаланд уусан шингэсэн аялагчид маань дарь ихийн агуй эхийн умаа руу явахаар хөдлөлөө. Эхийн умаад очих 2 зам байдгийн билээ. Нэг нь машинтайгаа уулын замаар явах, нөгөө нь шатаар дээш өгсөх. Шатаар явах зам нэн эртнийх гэдгийг үзэж та дуулсан байхаа. Тэгээд шатаар дээш өгснөөр амьдралд учирч болох бүхий л зовлон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн их эрч хүчийг олж урд насны нүгэл хилэнцээс амжилтаад гэлцдэг. Энэ бол чин үнэнч сүсэгтний мөн чанарын илэрхийлэл. Бурхны замаар явахстын өртөө. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангид орших нууцын ихлэлж байж мэдэх юм. Жуулчдын мөн сүсэгтэн олонний урсгал улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор энд шинэ сүм хийд барих, мөн хуучин сүм хийдээ сэргээн засварлах ажил эд өрнөж байлаа. Бурхан Будда Шагжамууны нэгэн адил төгс гэгэрлийг олсон Манзуу шир бурхны орон болох энэ газар урд ийм үзэсгэлэнтэй хүн амьдрахад таатай байгаагүй бөгөөд тэр бүхнийг Манзуу шир бурхан хормос тэнгэрийн эзний тусламжтайгаар бүтээсэн гэх номог бий. Ажаад байхнаа төвд Хятад ер нь манайхаас бусад буддын шашны сүсэгтнүүд мөргөл үлдэхтэй голдуу хүж барьдаг юм билээ. Түүнээс биш өөр элдв бусын зүйл тавьж өргөх нь нэг хүн. Тэгээд ч цээртэй байдаг юм билээ. ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Утайд нийт 53 сүм хийд байдаг. Бээжин Утайн аялалд 18 дээр нэмэх нь нэг хүн үнэгүй. Мөргөлийн аялалд явцгаая. Монгол аялал, монголчуудын аялал. Эхийн умайгаар орж гарч ирснээр шинээр дахин төрлөө гэж үздэг. Энэ нь өмнө хийсэн нүгэл хилэнцээсээ ангижирч бие сэтгэл нь ариусч байгааг хэлнэ. Тэрнээс биш гэгэрлийг олох асуудал нь тухайн хүнээс өөр зүйл, илүү чин сүсэг бишрэл, өөр сэтгэлийн хүч хат шавхах нь мэдээж. Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодисатвагийн орноор мөргөл үлдэж сүмийн хуралд суусныхаа дараа манай аялагчид 1080 шат бүхий хар лават оргилд гарч Манзуу шир бурхны ивэлд багтахын тулд дүүжин шатаар дээш өгсөж байна. Хар лават оргил руу гарахад бас 2 зам бий. Нэг нь энэ дүүжин шат, харин нөгөөх нь мороор гарах. Аль аль нь тодорхой хэмжээний төлбөртэй. Дараа нь лусыг дарсан сүмээр орж жанха худагтын сувраганд мөргөн урт наслуулдаг, үр хүүхэд заяадаг, эд баялаг хайрлан ажил үйлс бүтээдэг модноос ад саваад оройн Утайн шашны дэлгүүрээр орж худалдаа хийн унтж амраад эргэн Бээжин, Ирээн замын үүдээр дайран эх орондоо ирсэн. Мэдээж буцах замдаа Бээжин хот болон Ирээнд очиж эрэх замдаа орж үзээгүй хараагүй бүхнээ үзэж хүслээг үзээсэн. Ийхүү урд зүгийг чиглэсэн гурамсан дурсамжийн аяллыг үзэж та бүхэнд хүргэлээ. Гадаадд аялаад машин хож
Энэ бол алдаж болохгүй супер боломж. Монгол аялал, монголчуудын аялал. Shake for a shake. I'm throwing these Emirates in the sky. Spinning this awesome llama. Make them piece the MONEY. I love my beaches. South beaches. Surfboard and high tide. I can just roll up cause I'm swole up. So that birthday cake get the Cobra. Bugatti for real, I'm Cobra. The autobiography rover. Got the key to my city, it's over. No thoughts, only in the color covers. I said rackets, wretches, hold up. I said rackets, wretches, hold up. Take my soul, I know you're mine. Come to me, let's share the stage. Take my soul, I know you're mine. Come to me and let's go dance. Good morning. Have been sleeping for too long, how me on it? Everybody talking, trying to see me. Disbelief like, hey, breathing, he was 6 feet deep. Boy, what you say? Hold up, shut your mouth. Dead man can't holler what you talking about. Cause what you threw that door, it ain't no walking now. But let me take you back in time to my coffin now. Oh, I know you smell it in the air. Cause I've been in the grave for too long, I swear. People crying, I'm missing. Oh, bitch, where it been written? My face pale, they can't tell your boy back be risen. Close to call the preacher, he's so gone. It's over, can't nobody reach him. Say so long. Hey, but hold on, before you crying right now. Heard somebody come and saying something, really come out. So from now on, from now on, you can call me Lazarus. For my dead man, bro, Lazarus. Darling, darling, I'll turn the lights back on now. Watching, watching, as the credits all roll down. And crying, crying, you know we're playing to a full house. No heroes, villains, one to blame. While wilted roses fill the stage, and the thrill is gone. Our debut was a masterpiece, but in the end, for you and me on this show, it can't go on. You only putting in 8 hours a day, and you think you're gonna be successful when you get out of here, you got another thing.
she cares. She only cares when she's so inclined.